Хай кино бодож суугтаа тавтан морил. Өнөөдөр хятад киноныхаа 2 дугаар партийг явж өгөхөөр бэлдлээ. Вэйшан бүсгүй залуу ноён зийгүү хажуудсан өөрийн аа болон гэр бүлийнхаа талаар ярилцсан нулимс туслуулан өрөвдөх тактика үргэлжлүүлнэ. Зүү залуу ноёнч түүнд альчуурган сэтгэлийн тайвшруулан хажууд нь суухан тэр. Зүү залуу ноён Вэйшаны нүур рүү харангуйта ахтаа минь суухаар төлөвлөсөн байсан ахвай болон та хоёрыг хоронд хорцсон гэсэн. Гэтэл таны нүур зөв зүгээр байх юм. Их л тууралт гардаг хор гэж байна лээ гэж асуух. Вэйшан яах учраа мэдэхгүй хэсэг балбагдснаа Шангван ахвай тос түрхэж өгөөд миний нүур идэгчгсэн гэж хэлдэг. Жиян ахвад эхнэрээр сонгогдсонд баяр хүргэж Шангван ахвай болон бид хоёр түүнийг цайгаар дайлсан. Дайлсан цай нь Шангван ахвайн гэрээс ирсэн цай байсан гэж хэлдэг. За гэтэл зүү залуу ноён Вэйшэнийг дагуулan тэр болох шалгалтанд орсон бүсгүйчүүдийг бүгднгийнх нь өрөөг шалгахад нэг үл таних эмэгтэй өрөөнөөс Вэйшэний хуруунд дээр байсан нөгөө хор болоод өөр цайныханд олддог. Вэйшэн болон Шангван бүсгүй хоёр нийлж ягаад өөр нэг эмэгтэйгээр л дахил өргөчж байгаа юм л да. Харин цайны хандны тухайд Шангван бүсгүй гэртэл нь хүлээж ягаад асууна гэдгийг хэлдэг. За Шангван бүсгүй чинь энэ эмэгтэй байдлаа шүү за. Би нөгөө өмнөх партер Мэйгээ яриадсэн шүү дээ. Мэй гэдэг нь бүхэн бүлэглэлийн зэрэг дэвнийх нь нэг хэлбэр гэсэн үг. За манай Вэйшан бүсгүй чинь болохоор чи зэрэг дэвтэй бол энэ Шангван бүсгүй Мэй зэрэг дэвтэй нэгээр илүү хүч чадалтай гэсэн үг. Шангван бүсгүй жотчин газар ирээд хорчин залуутай уулзж байгаа. Гэхдээ ганц зорилго нь хорчин залуу ш мэдээж түүний ах Шанжвэтэй уулзгаар ирсэн нь энэ байлаа. Шангван бүсгийн гол зорилго нь Шанжвэ залуу ноёнтой мэдчлээд өөрт байгаа энэ хаш зүйлтийг түүнд харуулах явдал байв. Шангван бүсгүй өргөөндөө эртэл түүнийг зүү залуу ноён хүлээж байх нь тэрээр түүнийг цайны хандыг хэрхэн яаж гон өргөөнд оруулж ирсэн талаар асууж байцаасны эцэст ямар ч байсан тэр бурууга хүлээхгүй өнөөх эмэгтэйг хортуулсан гэдгээ ч хүлээхгүйгээр баахан өршөөлөр сүлдийн нүдэндээ нулимс цээлгэн бас л өрөвдүүлэх тактик ашиглалаа. Яаж ч чинь зүү залуу ноён чинь хичнээн ч өрөвчгөн чимтэй. Зүүгийн их чинь зүүгийн энэ хамгаалагчид амар сайн цай. Тэгээл урдуур хаагуур нэргэлтэй. Бүр хайр татвартай сайн гэдгээ байн гэлчилж ид. За энэ хоёр ч нийлж байгаа дотчин газар очиод л хортоо ямар нэгэн ургамал байна вэ нэ тэрэгээл баахан шалганаа. Тэгээ гард нийлж байгаа нөхрөл амар хөөрхөн хөвгчлөлтэй заяа. За гэтэл отчин арын хашаанд энэ отчин газрын даамл нь өөрийнхөө хүнд нэгэн юм ургамлыг ингээ шатааж үгүй болох гэсэн даалгавар ингээ өгч идэг за. Энэ хоёр маань тэрийг яг шатаага дуусч яхад нь ирдэг боловч ботлох харамтыг бол олноо. Гон овгтны ахмад наснууд зүү залуу ноён болон Шанжвэ залуу ноёдны дуудан гон овгтны толгойлогчийн хойноос 3 жил гашуудах боловч энэ удаад бэр болох бүсгүүчүүдийг авчирсан тул эндээсээ та хоёр эхнэрээ сонгоч. Үгүй бол ахаад хэдэн жилийн дараа бэр болох хүмүүсийг авчрах үед нь ахад бүхэн бүлэглэлийн алуурчид хамт орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас энэ бүсгүүчүүдээсээ сонгоод үлдсэнийг нь гэрлүүн буцаа гэсэн тушаалыг буулгадаг. Шанжвэ залуу ноён болон зүү залуу ноён хоёр эхнэрүүдээ сонгоноо. Зүү залуу ноёдны сонгосон хүн болохоор Вэйшан ахвай бол харин Шанжвэ залуу ноёдны сонгосон ахвай бол Шангван ахвай байлаа. Шанжвэ залуу ноён ч эцсийн мөчөд бүсгүүчүүдийн хөрөг зургийг зуруулан өөрсдийн төтөд дуруу нь илгээе. Тухайн ахвай нар мөн эсгийг дахин нэгтлэх хэрэгтэй. Бүхэн бүлэглэл манай гон овгтон донд нэг алуурчин оруулж чадсан юм чин ахаад нэг алуурчин оруулсан байхыг үүсэхгүй. Эмэн хаширцан гаргадаг. Энийг ч настнууд болон зүү залуу ноёнтон зөвшөөрлөө. За хоёр бүсгийн хөрөг зургийг зураад төрсөн нутаг руу нь илгээхээр бэлдэнэ. За гэтэл нөгөө талд Шанжвэ залуу ноён зүү залуу ноёнг элд эзэмшигч болох ямар ч ирэхгүй. Түүний угсаа гарал хүртэлсэж ихтэй шүү дээ гэж хэлдэг. За яасан бэ гэхээр зүүгийн ээж нь бэр болж ирэхдээ жирэмсэн байсан байх магадлалтай гэж үздэг юм байлээ. Яагаад гэвэл зүүгийн ээж нь гон өргөнд ирснээсээ хойш төд удалгүй төрсөн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зүү элд эзэмшигчийн хүүхэд биш байх магадлалтай гэж үзээд түүнийг гүйцэтгэв. За энэ үеэр ах トゥ гурав хоорондоо маргалднаа. Харин зүү Шанжвэ тандан би чамд өөрийгөө элд эзэмшигч болж чадна гэдгээ батлан харуулах болно гэж хэлснээр гарч отгон тэр. Зүү залуу ноёны хамгаалагч нь арын уулнаас нэгэн танил эрхмийг авчирсан нь эм ургамлын талаар гарцаагүй сайн мэддэг энэ залуу байлаа. Тэрээр нөгөө шатааж үсэн эмийн ургамлыг тухайн залууд харуулхад энэ нь
мөнх настай ургамал биш харин өөр ургамлаар сольсон байна гэдгийг хэлдэг. Тэгэхээр аав ах хоёрынд байн гудаг байсан тангийн орс найрлаган солигдсон гэсэн үг шүү дээ. Игч болон хамгаалагч хоёрын зээюудээр одчин газрын даамлыг дагуулж ирэн ямар шалтгаанаар эмээ ургамлын жорыг сорьсон талаар ярихад харин өнөөх нь уг нэг хэсэг хэлэхгүй гэж гүрэнэ. Харин зээв элд эзэмшигчийн хувьар түүнийг цааш нь харуулна гэж хэлэхэд тэрээр хэрэгээ хүлээж. Энэ даалгаврыг манай өргөөний нөгөө эзэн өгс юм аа л гин эзэн гэдэг нөгөө хорчин залууг хэлээд байгаа шүү за. Харин энэ үед Шангуан болон Вэйшан ахуй хоёр ярилцсан сууна. Вэйшан өөрийнх нь төрсөн нутагт очиод түүний зургийг танихгүй түүнийг гэж баталж чадахгүй байх вэ гэдэг санаа зовно. Харин Шангуан ахуй энэнд юусоо ч санаа зовсонгүй. Яагаад гэхээр Шангуан ахуй жинхэнэ Шангуан байдаг. Тэрээр түүний эцэг эх нь баг байхад нь хөлсний алуурчин болохоор бүхэн бүлэглэлд илсүүлсэн байдаг. Шангуан ахуй амар зэвүүн санаатай заяа. Вэйшан тандаад хэрв чиний зураг мөн гэж батлагдахгүй бол чи мэдээж тэндээс зутах хэрэгтэй. Заавал амин авран зутах хэрэгтэй шүү. Тэгэхэд зутах боломж олдгол юм бол намайг барьцаалаад зутаараа. Тэгвэл нэгдүгээрт чи зутаж чадна, хоёрдугаарт би бүфөний алуурчин биш гэдэг нотлохоо 100% гарч ирэх болно гэж хэлдэг. За гэтэл тэр хоёрын хөрөг зургийг авч төрсөн нутаг руу нь явсан элч төлөөлөгч нар ч ирж тэднийг настангууд болоод залуу ноёнтонгууд дуудсан байдаг. Тэгэхээр тэдний төрсөн нутгийн хүмүүс нь тэднийг жинхэнэ Вэйшан, жинхэнэ Шангуан ахуй гэдгийг баталсан байдаг. За Вэйшан дор болохоор мэдээж хүүхэн бүлэглэлийн ямар нэг юм орсон байж таараа. Энэ үйл явдлын дараагаар зэв залуу ноён отчин газрын даамлыг оруулж ирэн А болон ахт нь өгдөг байсан эмийн ургамлыг сольсон тухай настангуудад хэлдэг. Тэр эмийн ургамлыг соль гэсэн хүн нь ч хорчин залуу гэдгийг хэлээ тавьчнаа. За энд бөөн өмнө сум үүснэ. Гэтэл нөгөө Шанжо залуу ноён ч дүүг өмөрөө тэр миний дүүг гүтгсэн байх юм бол би та нарыг бүгднгээ ч үгүй хийх болно гэж хэлдэг. Тийм болохоор миний дүүгч Гяндонтохоор энэ одчин газрын даамлагч Гяндонтохоор. Зэв залуу ноён чи миний дүүг байцаа харин би чиний одчин газрын даамлыг байцаах болно. Хинэн үнэн хэлж байгааг үнэн мөнийг олъё гэж хэлдэг. Энэ үгийг сонссон нөгөө отч айсан уу яасан. Гинт хорт утаа гаргаж ирэн шидээд зүгтах гэж оролдох нь тэр. Энэ үед Вөфөний хоёр хөлсний алуурчин эмэгтэй мань бүр жүжиг тоглоно. Худлаа ханиалгаж агаад газар дээр ухаан алтан унж байгаа юм шиг дүрсгэнэ. Харин энэ үед зэв залуу ноён Вэйшан дээр ирээд түүний ам нь ерөндөг хийн. Өөрийнхөө хамгийн үнэтэй зүйлтийг толгой доор нь хийгээд өнөх отчиг барихаар угс хийдэг. За нөгөө отчиг барих чинь гэж яагаад нөгөө мө хорчин залуучин отчиг алаа ичнаа. Зэв залуу ноён бүр нотлох баримтаа гэрчлэх хүнчхүү болох нь тэр. Гисэн хэдэж нотлох баримтаа олдтол хорчин залуу Гяндон торно гэдгээ ч хэлв. Харин түүний ах Шанжуй түүнийг нь хүлээн зөвшөөрөөд би дүүгээ буруугүй гэдэг нотлог баримтыг олох болно гэж хэлдэг. Тэрээр нөгөө отчийн газрын өнцөг тохой буланг самна дэгж яагаад нэгэн хайрцаг дотроос Мэй гэсэн пайзыг олох нь тэр. За Мэй гэдэг чинь нөгөө бүхэн бүлэглэлийн хөлсний алуурчдын зэрэг дивийг илтгэх нэршил шүү дээ. За тийм нэртэй пайз олсон гэсэн үг шүү за. Шанжуйч тэр пайзыг настангуудад хүргүүлдэг. Настангууд тэрийг хараад хүүхэн бүлэглэлийн хүн манай гон овг дотор маш удаан нуугдсан байна. Тэрээр элд эзэмшигчийн угсаа заламжлагч яг гэрлэхийн өмнөх шөнөө аавтайгаа хоёулаа нас орсон. Тийм болохоор тэр одоо ч гэсэн ордон дотор байгаа. Гон овгны цусан төрөлтнүүд угсаа заламжлагчийн төлөө тэрсэлтэн хагаралтхыг л тэд хүлээж байгаа. Тийм болохоор бид хоорондоо муудаж маргалдаж болохгүй гэж ярилцдаг. За гэтэл яасан бэ гэдгсэн чинь 20 жилийн өмнө гон овгны өргөөнд бүхэн бүлэглэлийн алуурчин орж ирээд тэгээд хамгийн анх удаа бүхэн бүлэглэлтэй мэдээ илгээж исэн юм байна л да. Тэр мэдээ нь болохоор 20 жилийн дараа гон овгтнууд бэрийн сонгон шалгаруулалт хийнэ гэсэн мэдээ хүргүүлж исэн юм байна. Тэгээд тэр цагаас хойш бүхэн бүлэглэл зөвхөн эмэгтэйчүүдийг бүлэглэлтэд элсүүлдэг болсон гинэ. Настангуудын хоорондоо маргалтгүй эв түвжинтэй бай гэсэн ярианд Шанжуй хариу өгөхдөө элд эзэмшигчийн дайнд хүрэхгүй хүнийг элд эзэмшигчийн угсаа залгамжлагчаар сонгосон байгаад нь мөрөн голын бүх хүмүүс элэгдог хийх болно. Тийм учраас надад нэг санал байна. Элд эзэмшигчид арын уулын 3 ертөнцийн сорилыг заавал давж ээж элд эзэмшигч болдог байсан. Би зэв залуу ноёнтон ч гэсэн 3 ертөнцийн сорилыг давах байхаа гэж найдаж байна. Хэрв тэр сорилыг давах аваас би чамайг элд эзэмшигч хэмээн хүлээн зөвшөөрье гэж хэлснээр зэвүүн зэвүү дургу хоёр зэрэг хүрээд тэр сорилыг чи би даваад өгье л дөө гэд тэр сорилд оролцохоор болдог.
Шанжвэ залуу ноён дүүгээ буруугүй гэдгийг нотлон гяндангаас суллуулжээ. Тэрээр дүүдээ хандан "Миний эхнэр болох эмэгтэйг чи миний өргөөнд авчрах хэрэгтэй байна. Тэ ураг барилдаггүй ч гэсэн өөртөөгөө ойрхон байдлах хэрэгтэй байна" гэдгээ хэлдэг. Хорчин залуу маань ахыхаа эхнэр болох эмэгтэйг өөрийн өрг рүүгээ зал. Хайран Зиу залуу ноёнтон өөрийн эгч болоод хамгаалагчтай хамт өөрийнхөө эхнэр болох хүнийг өөрийнхөө өргөө рүү залхахаар явдаг байгаа. Хорчин залууд маань Шангван юусоо таалагдахгүй байгаа гэдгийг тэрээр нүүрэн дээр нь хэлгээд хайчин. Эмэгтэй хүн хэдий ч нэ үзэсгэлэнтэй байна. Төдий ч нэ хортой байдаг гэж тэр боддог ажээ. Шангван авахаач хүслээ биелүүлж Шанжвэ залуу ноёнтой уулзсан. Тэрээр бид өмнө нь уулзж байсан та намайг хэдэн жилийн өмнө дээрэмчдээс аварч исэн шүү дээ гэд хашч шулуун зүйлтийг түүнд өөгдөг. Хэдэн жилийн өмнө түүнийг ингэж хамгаалж лээсэн юм бэ л дээ. Тэгээд явхдаа нөгөө хашт сулуун зүйлтэй унахчаа явцсан билээ. Гэхдээ энэ эмэгтэйчүүдэд тулааны урлаг мэддэг үсттэй. Хүүхний ямар нэг явуулгач байсан байж магадгүй юм шиг байлээ шүү. За ямар тач Шанжвэ залуу эзэн ч нөгөө чулуун зүйлтэй хараад Шангван авахыг санав бололтой шүү дээ. Вэйшан шүн оройгоор гон өргөөгөр тэнүүчилж яваад Зиу залуу ноёнтой таарчнаа. Тэрээр хоорондоо шүн дөлөр тэргэл сарны доор яриа өрнүүлнэ. Зиу залуу ноён өөрийнхөө ээжийн талаар ярьж байгаа бол харин Вэйшан өөрийнхөө дүүгийн талаар ярьж сэтгэлээ онгойлгодог. Вэйшан тэр өдөр өөрт нь толгоонд орно хийсэн үнгэн гоёдолтой зүйлтийг нь өгдөг. Тэрэрийн зүйлт нь аавынх нь өгсөн хамгийн сүүлчийн бэлэг гэдгийг ч Зиу түүнд онцлон хэллээ. За энэ хоёр нилээдгүй яриа өнгөрүүлсний эцэст бараг нэгэндээ дурлаад байна уу да. Шангван авахаач өөрийнхөө хамаг сайхан талыг залуу ноёдд харуулах гал өглөө эртлэн босоод ширээ дөрвөн хоол бэлдээл тавьсан байдаг. За энэ үед ч Зиу залуу ноён арын уулын 3 ертөнцийн сорилыг давхаар хамаг өргөвчөө үүрээд гав ганцаархаа явахаар шийджээ. Зиу залуу ноён Вэйшан болон түүнийг ч мөн бие хамгаалагч нар нь гаргаж өгнө. Ядаж явахад нөгөө 3 ертөнцийн сорилыг нь яг ямар сорил гэдгийг хэн ч мэдэхгүй заяа. Зөвхөн тэр сорилд оролцож исэн хүмүүс л мэдх юм билээ. Тэгээ сорилууд нь үнэхээр хэцүү байдаг болохоор амь насанд ч халтай гэдгийг хамгаалагч нь эгч болон Вэйшанарт хэлнэ. За хамгаалагч нь яаж мэдээд идэв гэхээр хамгаалагчийн нарын ууланд амьдардаг байсан хүн л юм шиг үлээ. Түүний араас өөрийн садан төрлийн хүн юм уу эсвэл хамгаалагч нь л явж болно гэсэн дүрмтэй аж. Вэйшан би удахгүй түүний эхнэр болох учраас би түүний араас явах хүсэлтэй байна гэхэд хамгаалагч дургуйцдаг. Харин Вэйшан хамгаалагчид нэгэн санал тавьсан нь би чамтай тулалдаад яалах хаваас залуу ноёны араас би явах болно гэж хэлдэг. За хамгаалагч түүний үгийг хүлээн авч тэд хоорондоо тулалдаж эхлэх нь тэр. Нэлийн тулалдсны эцэст Вэйшан бүсгүй ногоон гашт хамгаалагчийг ялах нь тэр. Вэйшан гэхдээ Вүфүний яг чи давхаргынх нь алуурч юм уу юм болов энэ ногоон гашт хамгаалагчийг ялчлаа штэ бүр. Вэйшан ч би ялсан учраас одоо залуу ноёны араас явж болно үсттэй гэж хэлэхэд хамгаалагч түүнийг хөшөглөж унгаагаад чиний тулааны урлаг жинфийн бүлэглэлийн тулааны урлаг байна. Жинфийн бүлэглэл Вүфэн бүлэглэлд нэгдсэн. Тэр чи Вүфэнтэй ямар хамаатай вэ гэж асууснаар киноны 6 дугаарыг маань дуусч байна. Дараа уулзлаа. Бай.